нийт яг 5 дүрээр нь 200 200 мянган дүр бүтээсэн бурхныхаа учир холбогдлыг тэр номонд бичсэн. Тэгээд дэлгэрүүлж хэрвээ ном судраас уншъя гэвэл манай үлзийн номын хийд. За номондар гарч байгаагаар болохоор их хүрээнээс судар тарны номлол бүтээлийг голлон эрхэмлэгч шавнараас богдын дүрийг эренгаг шамтов орхимжтой баруун матраар ном номлох ийм ээ. Дараагийн дүр бол одоо 2 дугаар дүр бол тараг барьсан. Тараг барьсан дүр. За тэгээ дараагийн тараг барьсан дүрийн тухай хоёулаа ярилцъя. За номонд бол ингэж гарч байна. За баруун хүрээнд 3 суртахуун 2 зэргийн анхааран авлагыг хүсэгчэд язгуурын 5 бурхан гэж үүдэг тий. Язгуурын 5 бурхантай одоо бас мөн чанараар ялгахгүй гэдэг байгаа шүү дээ тий. Энэний талаар та нэг тайлбарлавал. Сайн байцгаана уу? Мадрэ подкаст Монгол утга туйлгаад цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өмнөх дугаартаа хоёулаа өндөр гэгэний өмнөх 15 дүрийн талаар ярилцсан байгаа. Энэ удаагийн дугаараар болохоор онцолж ярих зүйл маань бол өндөр гэгэний монголчууд одоо эртээр үеэс өндөр гэгэний бол одоо хэрхэн шүтж бай дүр одоо бурхан болгож тий. За тэгээд нэг 5 дүр байдаг. Энийг ёс уламжлалт талаас хаана яаж шүтэж тэр 5 дүр байдал нь одоо ямар бэлэгдэлтэй болох талаар яриагаа эхлэе гэж бодож байна. За тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд түрүү дөрөвчийн одоо дугааруудад бид юу ярилцсан вөхөр өндөр гэгээнийхээ намтар цайдаг түүхийн тухай бас ярилцлаа. Тэгээд өндөр гэгээний одоо бас энэ эдгэг төвд Монголд одоо заларч байсан тэр өмнөх одоо 15 дүрийн тухай бас ярилцлаа. Тэгэхээр өнөөдөр одоо хойш өндөр гэгээнээс хойш одоо бусад богдуудын дүрийг ярихаас өмнө өндөр гэгээнийг тийм ээ өндөр гэгээнийг одоо Чавсан дам хотгтойгоо Монгол төмөн Монгол тугархтан хэрхэн шүтэж биширч тэгээ хэрхэн дүрхийг нь хөргийг нь бүтээж тангаа хэлбэрээр тийм ээ тангаа зурмал хэлбэрээр за тэгээ шуурмал баримл хэлбэрээр хэрхэн бүтээж ирсэн тэр уламжлалын талаар ярилцъя гэж ингэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө ингээд аваад үзэх юм бол өндөр гэгэний дүрхийг бүтээхдээ нийтдээ нэг 5 дүр байдлаар 5 чагж гэж 5 мутарлаг 5 дүр байдлаар ингэж бүтээж ирсэн уламжлал ерөнхийдөө Монголд байгаа юм. Тэгэхээр нэвтрүүлэг болгон дээр хоёулаа бас ингэж дурдж байгаа. За тэгээд ингэж ярьж байгаа юм бид хоёрын одоо яг их сурвалж нь юу ямар их сурвалж нь тулгуурлаад хоёулаа яг энэ зүйлийг олон түмэнд хүргэж байгаа гэдгээ бас танилцуулж яваа тийм үү. Тэгэхээр өнөөдрийн бид хоёрын ярих гал үндсэн их сурвалж маань болохоор одоо нэг ном байгаа. Яндан Цоржийн бичсэн Яндан Цорж гэдэг хүн маань болохоор одоо гандан тагшлан хийдийн Цорж ламын албыг хашж байсан ийм эрдэмтэй ийм сайхан лам байна. Тэгээ Монгол оронд одоо бурхны шашин дэлгэрсэн тэр цаг үеэс Монгол мэргэд за тэгээд эрдэм номд сайхан шалгарсан тэр олон хүмүүсийн бас нэг хийж байсан тэдгээрийн бас бусдаас онцлог нэг зүйл бол тэдгээр хүмүүс маань шавнартаа одоо энэ хүмүүст одоо ном судраа сайхан айлдаж заадаг байхаас гадна өөрөө бас төв тэл дээр юм зохиол бүтээл ингэж туурвж байсан юм уламжлалтай. Хэдүүлээ бас цаг гарвал энэ талаар бас дэлгэрэнгүй ярьж болно. Тэгэхээр энэ ном зохиол туурвж байсан бас нэг хүн маань болохоор энэ Яндан Цорж гэж хүн байгаа. Тэгэхээр энэ хүний намтар түүхийн тухай би сайн мэдэхгүй. Тэгэхээр одоо саяхны хүн учраас одоо энэ хүний шавнар олон байгаа учраас тэр хүмүүс дэлгэрүүлээс олон түмэнд танилцуулах байх. Гэхдээ хоёулаа өнөөдөр зөвхөн гол нь номныхын тухай. Тэгэхээр Яндан Цорж энэ хүн өндөр гэгээний 5 дүрийг бүтээж исэн тухай тэгээ энэ ямархуу хаан шүтэж байсан одоо тэр шүтэж байсан тэр одоо дүр байдлыг бүтээж исэн тэр уламжлалын талаар товчхон авсаархан ном бичсэн. Маш хэдэн цөөхөн цаас юм ном бичсэн байна. Тэгээд одоо хэдэн хонд байлаа манай хэдийн тодорхой сайн санахгүй байна. Болоо тэгээ үлзийн номын хийдгээд хийдийнхаа түүхийн номыг одоо
нэг бичсэн. Тэр номонд одоо хийдийгээ танилцуулахдаа манай Вангай аймгийн дугуйн одоогоор бидний хэлдэг заашлаа зөгчин дугуйнд залаастайгаа 1000 өндөр гигэнийхээ төр байдал. Тэр болохоор 5 чагжаар буюу 5 дүр байдлаар бүтээсэн тухай учир холбогдлыг ингээ бичих шаардлага гарсан юм. Тэгээ шаардлага гараад тухайн үед тэгээд одоо ном бичгийн өмнө болохоор холбоотой их сурвалж материалыг цуглуулж яхад ёстой гончих сумын ачаар, бурхны ач ивэлэр, багш нарын айдас чиглэлээр энэ ном бол яг өөрөө аянда надад их олдсон юм л да. Энэ ном аянда олдоод. Тэгээд их аз завшаан болоод тэр номыг яг сагаан ашиглаад одоо нийт яг 5 дүрээр нь 200 200-аар 1000 дүр бүтээсэн бурхныхаа учир холбогдлыг тэр номонд бичсэн. Тэгээд дэлгэрүүлж хэрвээ ном судраас уншъя гэвэл манай үлзийн номын хийдэг гэж бичсэн байгаа нэг шар ном байгаа. Тэр номоос бас уншиж үзээрэй. Тэгээд ингээд хоёлаа одоо 5 дүрийнхаа тухай ерөнхийдөө сайхан танилцуулаад ярих. Тэгвэл тэгээ одоо тэгэхээр тус бүр 5 чагжаа дүр байдлаар бүтээсэн 5 дүрийн одоо тус бүрийн одоо тус эрдэм тэгээ хаана ер нь голчилж шүтж ирсэн. За тэгээд ямар бас бэлэгдэлтэй баг. Энэ талаар яриа тийм ээ. Тэгээ. За тэгээд Яндан Цоржгон бичсэн номдоор голд ингээд тулгуурлаад ингээд бичих юм бол тэр номдоор ингэж гарч байгаа. За тэгээд энэ 5 дүрийг бүтээх тал тухайн үеийн Монголын одоо 5 гол газар 5 гол хүрээ хийдэдүүд болохоор эхлээд үүнийг ингээд залж байжээ гэж. За эхний дүр болохоор одоо судар барьсан ингээд дүр байна. За энэ судар барьсан дүрийг болохоор их хүрээнд одоо ингээд залж яжээ гэж тэр номонд бичжээ. Их хүрээнд залж. За номондор гарч байгаагаар болохоор их хүрээнээс судар тарны номлол бүтээлийг голон эрхэмлэгч шавнараас богдын дүрийг эренгаг шамтов орхимжтой баруун мотроор ном номлох зүүн мотроор тэгш агуулах моторлогын дээр бод судар барьсан үлмийг очир зовлолоор оршин заларсан байдлаар бүтээсний бэлэг дэмбэрлэр их орон хийдүүдэд судар тарны их гол ёсыг дотроо багтаасан их мэргэд цаглашгүй их гарваа гэж тэр номд бичсэн байна. За тэгэхээр эхний дүр нь болохоор судар барьсан дүр байна. Тийм байна. За судар барьсан дүрийн ерөнхий ингээд дүр төрхийг нь хэрвээ ингээд ажиглах юм бол өндөр гэгэний яг энэ дүрийг болохоор одоо бидний сайн мэддэг одоо шав хувцас гэж ярьдаг, номын хувцас гэж ярьдаг. Номын хэллэгээр хэлэх юм бол номд 3 хувцсыг одоо асаасан тэр донгог, таншин тэгээд ингээд шамтуу болоод одоо энэ номд 3 хувцас асаасан. Тэгээд номын хувцастайгаар тэгээд орхимжоороос нь тэмдэр байдал. За баруун мотор нь болохоор ном номлохын чагч. Ном номлохын чагж гэдэг нь болохоор яг ийм моторлого байгаа. Байрлах газар нь бол одоо ингээд ерөнхийдөө зүрхэн тушаа буюу яг гол хэсэгт. Тэгээд эрхий бол 7 хурууны үзүүрийг нийлүүлээд бусад 3 хурааг болохоор дээш одоо яг ингэж гаргаж байдлаар тэгээ гарын алгыг гадагшаа ингэж харуулсан энэ чагж буюу чагж гэж хэлдэг моторлогыг болохоор ном номлохын чагж гэж хэлдэг. Тэгэхээр баруун мотор нь болохоор яг ийм төр төрхтэй юм байна. За зүүн мотор нь тэгш агуулгын чагж. За тэгш агуулгын чагж гэдэг болохоор зүүн гарыг одоо яг хөөсний яг харалтаа хөөснөөс үл ялаа ингээд доор бас ингэж бас байрлуулад гарын алгыг дээш нь харуулж эрхээ ингээд хэрвээ хоёр гарыг болохоор тэгш агуулгын чагж гэх юм бол зүүн дээр барууныг тавиад хоёр эрхээ урганы үзүүрийг нийлүүлээд хөөснөөс одоо үл ялааг ингээд доор барилуулах энэ чагжийг болохоор яг одоо ингэ чагжийг болохоор тэгш агуулгын чагж. За хоёр мотороор яаж байгаа бол энэ зүүн гарыг болохоор хэрвээ баруун моторт өөр чагжтай болвол өөр чагж байна шүү дээ. Тэгэхээр яг богдоор бол яг тэр тохиолдолд таарчин тийм ээ. Баруун мотороор ном номлох зүүн мотороо тэгш агуулгын чагж, нэмшгийн чагж. Нэмшгийн чагж үе тэгш агуулгын чагжийг болохоор бурхны дүү төрхөөс бид нар сайн юу мэдхгүйгээр бурхан багш баг яг бурхан багш байна. Мандал бурхан байна. Мандал бурхан бүгд одоо тэгш агуулгын чагжтай. Энэ бол бясалгалын үндсэн одоо байрлал буюу үндсэн чагж бас байна. Бясалгал хийх одоо үндсэн одоо байрлал болохоор энэ тэгш агуулгын чагж бас болно тийм ээ. За тэгээд үүнийхээ дээр гарын алган дээр юу бай гэхээр бод судар тавьсан. Бод судар ингээд байрлсан байна. За тэгээд хоёр үлмийг очир завлалаар орсон. Хоёр үлмийг очир завлалаар орсон гэдэг хоёр хэлийг завилсан гэдэг. Тэгээд түрүүчийн бас нэг дугаарт бид хоёр бас энэ талаар бас товч ярьсан тийм үү. Завлал бол дотроо бас ингэж янз байна. Бүтэн завлал гэж байна, хагас завлал гэж байна. За дарих бурхных болохоор хагас завлал.
ингэж бас нэг хөл нь үйл нэг хөл нь болохоор яг доошоо сандал сентигээс унжуулж бийж байгаа маягтай яг үндих гэж байгаа маягтай юм уу эсвэл одоо завлилаар задлж байгаа маягтай тийм бүтэн завлал гэдэг болохоор хоёр үлмийг бүтэн завилсан одоо ерөнхийдөө нийтлэг ихэнх бурханд харагдаг тэр дөдөрөх штэ. За ийм байдлаар ингэж заларсан. За дөдөрөх нь бол яг ингэж гарч ирнэ. За ингэж бүтээж байсан байна. За хаана залж байсан гэхээр түрүүн хэлсэн болохоор энэ их хүрээнд залгарч байсан гэж. Тэгэхээр их хүрээнд болохоор энд одоо хүрээний 30 аймаг байсан, олон дугуйн сүм шүтэн байсан. Тэгэхээр зөвхөн аль дугуйнд, аль сумд яг аль аймагт залгарч байсан тухай мэдээ баримтыг бол сайн олж үзсэнгүй. Тэгэхээр хүмүүс сайн мэдэх юм бол бид бүхэнд бас хэлж өгөх сайн байна. За ингэж бүтээж ирсний учир жансан бэлэгдлэр бол ямар их тус эрдэм гарсан бэ гэхээр орон хийдэд одоо хийдэг бүхэнд судар тарины их гол ёсыг дотроо багтаас их мэрэгд гарсан гэхээр. Тэгэхээр энэ судар барьсны бэлэгдлэр ном номлохын тэр одоо бэлэгдлэр болохоор ийм олон сайхан ийм мэрэгд ингэж гарсан мэднэ шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ингээд Монголын одоо мэрэгдийг одоо төвдүүд болоод бусад газар ингээд явахаар халахын одоо их хүрээ чимбөө гэдэг юм уу. Одоо ингүүд одоо манай хүрээгээр болохоор ингүүд ерөнхийдөө төвд Монголын талаараас мэдлэг багтааж гэсэн тийм хүмүүсээс ихсүүлээд бүх хүмүүс болохоор ерөнхийдөө үзэгт Монголын хамгийн том хийд болохоор яг энэ хүрээ гэж байна. Тэгэхээр энэ хүрээ гэж ярихад бол ганц хийд гэж бас ойлголт бас биш л дээ. Энд чинь бол бүхэл бүтэн комплекс олон аймаг, олон тус тусдаа салбар одоо харьяатай, данстай, засаг захиргаатай ийм олон аймагуд, тэгээд дугуйн сүмүүд, тэгээд датсан сургуулиуд нэгдчихэж бүгдээрээ нэг цогц нэг юу болохоор манай хүрээ гэсэн ойлголтоор байгаа. Тэгэхээр ямар ч байсан хүрээнд ингээд заларч байсан ийм төвхтэй байна. За нэгдүгээр дүрийн тухай ярихад бол ийм байна. Дараагийн дүр бол одоо хоёрдугаар дүр бол тараг барьсан. Тараг барьсан дүр. За тэгээ дараагийн тараг барьсан дүрийн тухай хоёулаа ярилцъя. За номонд бол ингэж гарч байна. За баруун хүрээнд 3 суртахуун 2 зэргийн анхааран авлагыг хүсэгчэд богдуун дэрийг Монгол лам дээлтэй, орхимжтой, язгуурын 5 бурхныг бэлэгдсэн титэм овоодоотой, 4 дэлбаадлын хуан үзүүрт лам багш очир дэрийг бурхныг бэлэгдсэн 5 үзүүрт алтан хагас очир оройн чимэгтэй, монгол хэлээр 4 талт титэм химээхийг асаасан, баруун мотороор машид ариун шагшаавадыг бэлэгдсэн цэвэр шаазан аяган дотор их эрдэнийн бод сэтгэлийг бэлэгдсэн шин цагаан таргаар дүүргэн зүрхэн тус газраа марьсан. Зүүн мотороор зүүн өвдөгний дээр үнэхээр үнэн үзлийн онсон утгыг бэлэгдсэн хэрэггүй цагаан болор ирэх барьсан. Баруун өвдгөн дээр богд ламын одоо үйлс зохионгүй окторгуул угаас сацуу байхыг бэлэгдсэн тэнгэрийн цагаан хив хадгийг дэлгэн тавьсан байдлаар бүтээсний бэлэгдэмэрлэр тус орон хийдэд бодмөрийн 3 эрхэм тэргүүтэн анхааран авлага зэрэг судар тарны номонд мэрэгдсэн олон мэрэгд гарсан ба тэр орон зүгт сүү тараг айрыг зэрэг нь аривдан дэлгэрч амтэн хүн бүхэн ариун цагаан эдээнд шүтэн амьдрсны нөхцлөөр тэр орон нутагт амтны ам таслах тэргүүтэн нүгэл хилэнц гарах нь ихэд сөрвөө гэдэг гэж Яндан сарж байгаа их сайхан дэлгэрэнгүй тайлбарласан. Тийм байна. За тэгээ хоёулаа яг энд гарсан дүрийг нь харахаар энэ 5 дүрийн ерөнхийдөө ингээ бүтээсэн байдлыг ингээд ажиглах юм бол 2 дүр нь Монгол лам дээлтэйгээр Монгол лам дээлт. 3 дүр нь одоо шав хувцастайгаар ном товцтойгоор бүтээсэн. Тэгэхээр тараг барьсан дүр нь болохоор одоо юу вэ гэхээр яг энэ номд гарч байгаа лам дээлтэй байна шүү дээ. Монгол лам дээлтэй. Тэгэхээр төрөөчийн дугаард хоёулаа бас ярилцсан өндөр гэгэний одоо Монголын шашин соёлд оруулсан нэгэн хов нэмэр үйл юу вэ гэхээр Монгол ламын хүний одоо энэ хувцас хэрэглэлийг бусдаас онцлог болгож ингээд ялгамжаатай болгож гаргасан. Тэгээд барга байгаа. Тэгэхээр ийм лам дээлтэй. За тэгээ орхимжоо асаасан, орхимжоо нөмөрсөн. За тэгээ орой дээрээ 4 талтай титэм. Одоо титмийг ингээд сайн мэдхэр бол одоо бид хүн богд одоо гэгэний ингээд заларч явахад богд гэгэний асаасан байдаг дээр титэм байна шүү дээ тийм ээ. 4 талт титэм. За тэгээд титмийн орой дээр болохонгот нь юу гэхээр язгуурын 5 бурхныг бэлэгдсэн юм бас нэг юу баг. Дээр нь бэлэгдэл тэмхэгтэй. За тэгээд орой дээр очир дарыг ингээд бэлэгдсэн оройн чимэгтэй.
оройн чимэгтэй. Ерөнхийдөө өндөр гэгэний намтар төгөн дээр бас ингэж гардаг л да. Одоо Монгол лам хүний бас өмсгтэр малгай овоодоо ямар байх вэ гэхэд нь болохоор тийм малгай бүтээгээд за тэгээд тус бүрд нь учир жанцыг нь тайлбарсан байдаг. За оройны дээр очир самбин зангилгаан тийм учиртай. Түүн дотор гарч байгаа оройны дээр нарийн хигээс нь одоо тэр хаваас нь бол ийм учир бэлэгдэлтэй, бүчин тийм бэлэгдэлтэй. Хүрээ нь одоо малгайны хүрээ нь ийм бэлэгдэлтэй гэдэг өндөр гэгийн тэр одоо лам малгайг бас сайн тайлбарсан байдаг л да. Тийм тий. Тий. Тэр ясаар ингээд саган овоодотой ийм дөрвөн тал тэтэн мэнгад асаасан байх юм байна. За гарамын моторлого нь бол юу байх вэ гэхээр баруун мотор дээр юм бол юу вэ гэхээр шаазан аягыг бол ингээд барсан. Баруун мотор дээр шаазан аягыг ингээд барьсан байх юм. Тэр аяг нь бол юу бэлгэж байна гэхээр ариун шагшаа бодыг бэлгэж байна. Энэ шагшаа бод гэдэг нь юу вэ гэхээр бурхан шашны одоо 3 үндсэн суртахууны нэг тулгуур суур болдог шагшаа бод зүлтэм одоо энэ сахил санваар ёс журам энэ дөрвөн журмын баримтлага яг тэр номыг ингэж бэлэгдсэний бэлэгдлэр бол юу гэхээр тэр цагаан гангар шаазан гангар шаазан тэрний өнгө нь ингээд цагаан байдаг нь бол юу гэхээр ямар нэгэн гим алдаа хэр бүрдэг тэр унал гараагүй бэлэгдлэр бол цагаан өнгө. За тэгээд дотор нь бол тэр шаазан дотор юугаар дүүргэсэн гэхээр цагаан таргаар ингээд дүүргэсэн. Тэр цагаан тарг нь юу бэлэгж яах гэхээр бол юу гэхээр бод сэтгэл. Тэгэхээр бурхан болж төгс гэгэрхэд за судрын ёсоорч бай, тарнын ёсоорч бай үзэхэд болохоор хамгийн ингэж чухал юу вэ гэхээр энэ бод сэтгэл болоод хоосон чанарыг онох гэсэн энэ үндсэн хоёр ойлголт маань бидний бурхан болж гэгэрхийн хамгийн гол хоёр чухал ном. Тэгээд тийм учраас тэр бод сэтгэлийг өөртөө эзэмсэнийг, бод сэтгэлийг төрүүлэхийг, шавнырын төр бод сэтгэлийг төрөөгүй хүмүүс нь төрүүлэхийг, төрсөн хүмүүс нь улам дүүнийг аривжихын бэлгэлээр тэр баруун мотортой болохоор одоо гангар шаазам дотор тарг барьсан дүрээр ингэж байна. За зүүн мотороор бол юу вэ гэхээр зүүн өвдгөн дээр ингэж тавьсан байна. За гартаа юу барьсан гэхээр эрх барьсан байдлаар. Эрх барьсан. За эрхнийх нь өнгө нь юу вэ гэхээр цагаан болор эрх байна. Болор эрх. Тэр болор эрх гэдэг нь юу вэ гэхээр бас хэрэггүй тунгалаг ариун байхын бэлэгдлэр тэр цагаан болор эрх. Тэгээ утга бэлэгдлийг нь бол юу гэж үнэхээр үнэн үзлийн онсон утгыг онсны бэлэгдлэр тэр одоо үнэхээр яндагвийн даваа гэдэг нь бол юу вэ гэхээр үнэхээр үнэн үзэл гэж юу гэж хэлэхээр хоосон чанарыг онох үзлийг хоосон чанарыг онох тэр ухааныг хэлж байгаа. Тэгэхээр баруун моторт байгаа тарг бол бод сэтгэлийг бэлгэж. Зүүн моторт байгаа эрх нь бол тэр үнэхээр үзэл буюу хоосон чанарыг онохыг бэлгэж. Тэгэхээр энэ хоёр маань нийлээд бид бүхний төгс гэгэрхэд чухал хэрэгтэй бурхны шашны ном дотроос хамгийн чухал хоёр гол онсон номыг бол ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бол судрын ёсоорч тэр тарны ёсоорч тэр ерөнхийдөө хамгийн чухал хоёр номыг ингэж бэлэгдсэн байна. За эрх барьсан байна. За тэгээ баруун өвдгөн дээр болол юу гэхээр энэ цагаан өнгийн хадгийг ингэ дэлгэж тавьсан байлаа. За тэр нь юуг бэлэгж яах гэхээр богдломын үйл зохион ногторгоолуга сацуу байх. Тэгэхээр бид бүхэн сайн мэднэ. Бидний одоо манай богдын үйл зохион ямар их дэлгэрээр сайхан байгаа вэ? Энэ болохоор хүн бүхэн сайн мэдж байна. Богдын тэр бичсэн зохиол бүтээл, хийсэн уран бүтээл, тэр урлал нь болгоо дэлхийд даяар шагшигдэж байна. Богд гэгэний өндөр гэгэний зохиосон одоо соён бүсэн бол Монгол улсын төрийн соёл болж Монгол улсын одоо харилцаатай дэлхийн өнцөг булан бүрт одоо соён бүсэн болж Монгол улстай харилцаатай тэр газар болгон үүдэж байгаа нь болохоор энэ нэгээс нь манай богдын үйлс Пэрэнлэ Монгол төмний заяа буюу тэгэхээр түүнийг сайхан бэлэгдлэр болол юу гэхээр цагаан хадаг дэлгэн барьсан юм бэлэгдлэр байна. Тэгэхээр бол энийг энэ дүрийг болохоор баруун хүрээнд одоо бүтээж ирсэн гэж. За баруун хүрээ гэдэг нь одоо хаана вэ гэхээр бол одоо энэ Шанхайн баруун хүрээ гэж ярьж байгаа. Одоо Өвөр хангай аймгийн Хужирт сумын нутаг баха тийм баха. Хужирт баха. Тий Хужирт сумын нутагт байгаа одоо энэ Шанхайн баруун хүрээ. Одоо алдсан байж магадгүй. Гэхдээ би чинь Хужиртл гэж бодож байна. Шанхайн баруун хүрээ Эрэва гэж гандан шатвал. Одоогийн нэрээр болохоор Эрэва гэж гандан шатвал. Гэхдээ энэ нэрийг болохоор бас юу байгаа. Манай гэгэн болохоор энэ баруун хүрээ болоод энэ Монголын одоо цогчин юг ингээд үүсгэн гарахтаа энэ нэрийг болохоор нийтлэг бүгдээрэнд нь бас өгсөн юм шиг байна. Эрэва гэж гандан шатвлан гэдэг нэр. Тэгэхээр одоо зүүн хүрээний гол одоо цогчин дугны цогчин уншлагын гол нэр нь болохоор бас болчихж байгаа. Эрэва гэж гандан шатвлан гэдэг нэр. За тэгээ баруун хүрээнд болохоор одоо ингэж бүтээж ингэж залж байжээ. За энэ бэлэгдлэр нь бол юу вэ гэхээр
судар тарины номонд явсан олон мэрэгд болохоор гэсэн. Түрүүний яг бид сая ингэ тайлбарж ирсэн утга жанцангаар нь бодоод үзэхээр гэгэний тэр дөрөхөр бол мөн явж. За нөгөө талаараа өглөгийн гэж эгэл ард түмний ингээд амьдралын хувьд бол тэр сүйд хараг барьсны жишээр бол Монголын одоо үндсэн аж ахуй болох мал аж ахуй, малаас гарах ашиг шин болж байгаа тэр сүү цагаан гидэ улам сахын дэлгэр болохын одоо учир бэлэгдэл нь яг энэ юунаас бурхны энэ чагцангаасаа бас ингэж гарч ирж байгаа. За тэгээд бүр чаашлал одоо мах болоод улаан шүүс идэг ингээд твцсэн цагаан идэ идэж одоо харин вежетариан гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Цагаан идэ цагаан хоолтон тэдгээр хүмүүсийн бол тэр махыг твцсэн амтны ам твчиж тэр байж байгаа тэр хүмүүсийн тооч гэсэн тэр хүмүүсийн үйлч гэсэн бас ингээд сайхан дэлгэрэх байхын бэлэгдэл болж байгаа. За ингээд 2 дугаар дүрийн тухай 2 дугаар дүртэй танилцуулбал ийм байна тийм үү. За тэрний дараа одоо 3 дугаар дүр бол одоо бомб барьсан тийм дүр. За 3 дугаар дүрийн тухай ярив. За 3 дугаар дүрийн тухай Эрдэнэзүү хийдийн дуганд нас буйныг уртсахыг хүсэгчд богдын дүрийг Ярангайг шамтав орхимжтой баруун мотроо ном номлох мутарлагтай зүүнээ тэг шагуулах мутарлагын дээр урт насны аршаанаар дүүргэсэн бомб барьсан байдлаар бүтээсний бэлэг дэмбэрлэр тус орон хийдийн лам нарын нас уртслаа гэдэг ингэж бичжээ. За бүтээжсэн газар нь бол юу вэ? Эрдэнэзүү. За Эрдэнэзүү хэд маань Монголд одоо бурхны шашин одоо сүүлийн 20 дугаар зууны ихэнх үеэс одоо Монголын төв бичлэг болоод шашны одоо төвийн бичлэгд нэг баримтч байгаа нэг үзэл зарчим бол юу вэ гэхээр Монгол оронд одоо бурхны шашин 3 удаа дэлгэрлээ гэж ингэж мэдээж байгаа. Тэр үеийн дэлгэрэлт болохоор одоо тэр аль хүн гүрний үеийн тэр үеэс. За дараагийнхаа Монголын их эзэнт гүрний үед. За сүүлийн дэлгэрэлтийн үед нь болохоор манай өндөр гэгэний үед ингэж таарч Монголд бурхны шашин 3 удаа дэлгэрч. Тэгэхээр энэ 3 цаг үеийн одоо 3 хугацааны шашин дэлгэрхийн одоо нүрийг үзсэн гурвангийнхын гэрч болох одоо хийд маань юу гэхээр Эрдэнэзүү хийд түүх ба Эрдэнэзүү хийдийн түүх бол яалчгүй болно л доо. Эрдэнэзүү хийдэд болохоор одоо энэ богдын дүрийг ингэж бүтээжээ. За богдын дүрийг бүтээхдээ ном товцос буюу шав хувцастайгаар ингэж бүтээж байна. За түрүү хэлсэн басаар баруун мотор бол юу гэхээр ном номлохын чагч гэдэг юм. За зүүн мотор болохоор тэг шагуулахын чагч, нэмшиг буюу номшигын чагч. За түүний дээр урт насны одоо аршаанаар дүүргэсэн бомб барьсан. Бомб гэж. За бид нэр болохоор бас бомб гэж хэлдэг. Зарим тохиолдолд бас хумх гэж бас хэлдэг. Хумх гэж бас орчуулдаг. За тэгээд насны бомб одоо урт насны бомб. За дотор нь бол юу вэ гэхээр тэр эрдэнийн одоо бомб алт мөнгө одоо ингээд эсвэл тэр бүтээсэн бомб байх нь. За тэгээд дотор нь бол урт насны аршаанаар дүүргэсэн юм бэлэгдэл. Тэгээд мэдээж одоо урт насны аршаанаар дүүргэсэн бомб барьсны бэлэгдлэр юу гэхээр үнийг шүтэж байгаа хүмүүсийн нас буйн хэшиг нь болохоор уртсах нь бол энэ болохоор одоо номын чанар учраас яг энэ утга бэлгэдлэр ч гэсэн тэгэж одоо шүтэж байсан ийм боломжтой байна. Дараагийн дүр бол одоо 4-р дүр. Тий. За хон хочртой. За хон хочртой дүр. Дараагийн хон хочртой дүр бол ерөнхийдөө нийтлэг. Төвд Монголд байж байгаа одоо лам хуург хэстэй эцсийн дүрийг ингэж бүтээхдээ хамгийн нийтлэг бүтээдэг дүр төрх маань юу вэ гэхээр хон хочртой дүр. Хон хочртой дүрээр бүтээх нь ерөнхийдөө бурхан шашинтай ялангуяа их хөлгөний энэ очир төлгөний шашинд бол уламжил бол бүгдээрэнд ерөнхийдөө байгаа бурхан дүр. За амар байсгал нь хийцэд нууц тарины бясалгал бүтээлийг эрхэмлэн үйлдэгчид богдын дүрийг Ярангайг шамтав орхимжтой за урд мэд баруун мотроор багш буйны садныг шүтэг ёсноос эхлэн үйл суралцахын хослон урахын бясалгал хүртэлх аргын талыг бэлэгдсэн 5 үзүүрт очрыг зөвхөн тус газраа агуулan барьсан. Зүүнээр багш буйны садныг шүтэг ёсноос эхлэн үйл суралцахын хослон урахын бясалгал хүртэлх бэлгийн талыг бэлэгдсэн хонхыг ташаандаа тулгах байдлаар бүтээсний бэлэг дэмбэрлэр тус хийдэд нуус тарины очир хөлгөний номон шүтэж тарины бүтээлийг олсон лам нар олон гарав гэдгээ. За 4-р дүр нь болохоор амар бясгаланд хийдэд ингэж бүтээж бай. За энэ бүтээж өсөн дүр маань болохоор яг түрүүн хоёул ярилцчихсан ясаар ном товцтой. 3 ном товцтой. Төвдөр хэлэх юм бол чоогоо номсон гэж хэлээ. Чоогоо номсон гэж хэлээ. Номд 3 хувцас гэж байгаа. Бидний энгийн хар ярианд одоо энгийн ярианд бол бид нэг шав хувцас гэж яриад байсан шүү дээ тийм ээ. Шав хувцастайгаар ингэж бүтээж дүр төрх нь тийм байна. За баруун мотор нь бол юу вэ гэхээр
очир барьсан баг. Очрыг хаана барьсан гэж зүрхэн тушаа газараа барьсан. Очрыг болохоор зүрхэн тушаа. Тэгээ очрыг барьсан дүр төрхийг болохоор бурхтын дүр төрсөлд бол очрыг барихтаа бол голдуу яг нэг иймэрхүү дүр байдлаар ингэж барьсан байдлаар ингэж очих. Тэгэхээр очрыг ингэ бариад яг ингэж барьсан биш. Яг ингэж нэг юу барьсан. Тэгээд баруун зүүн мотрыг бол юу вэ гэхээр хонх барьсан. Хонхоо бол юу гэхээр баруун ташаанда баруун ташаагаа ингээд тулсан байдлаар баруун ташаандаа барьсан дүр. Тэгэхээр энэ дүр төрх маань юу вэ гэхээр яг дордсон бурхны яг чагч гэсэн. Дордсон бурхны чагж бол ийм. Зүүн мотор нь бол юу вэ гэхээр очроо. Зүүн мотор нь болонгоч хонхтой, баруун мотор болохоор одоо очиртой зүрхэндээ барьсан. Энэ чагж моторлог бол яг дордсон бурхны яг мотор. Дордсон бурхантай яг адилхан гэсэн. Дордсон ба. Дордсон бурхны үндсэн юутай адилхан гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө зүрхэнд гэж хэлэхээр бид нар заримдаа мэднэ л да. Одоо тэгээд анх бид нар ингээд лам сурч байгаа, чагж ингээд сурч байгаа хүмүүс ингэ зүрхэн тушаа газараа барихаар чи бид нар зүрх зүүн талдаа юм чи зүүн талдаа ингэж барих уу гэдэг. Гэхдээ номын ёсоор зүрхэн тушаа газараа барь гэвэл яг энэ гол газраар барина. Тэгвэл яг энэ зүүн талдаа бүр яг ингэж барь гэсэн үг биш. Энэ гол газраа барина. Тэгээ яг энэ нөгөө юу газраа энэ голлож ингэж зүрхэн тушаа газраас. Тэгэхээр заавал тулгаж биш үүнийхээ ойролцоо байдлаар. Тэгэхээр бол энэ дээр очир барьсан дүр төрх бол яг ийм байна. За баруун мотрог болоор одоо хонхныг болохоор эн чинь ишнээс нь барьсан байгаа бол ингээд ташаандаа ингээд яг тулгсан байдлаар зүүн сүвэ ташаандаа тулгсан байдлаар ингэж барих дүр төрхийг ингэж хэлж байгаа. За учир бэлэгдэл нь юу вэ гэхээр ингэж юм. За очир бол юу бэлэгдэж байна гэхээр ерөнхийдөө нэг арга бэлэг гэж нэг хоёр ном байна тийм үү? 5 share гэж тийм ээ. Аргын тал бол юу вэ гэхээр бурхны шашны номыг ингээд дотор нь хуваачих юм бол арга бэлэг гэдэг хоёр хэсэгт ерөөсөө үндсэн категорид хуваачиж болно. За аргын талын тэр одоо бүх номнууд байна тийм ээ. За нэг нэр нь децаалчлал ярилт их цаг орно. Тэгэхээр хоёул жоохон товчлоо ярьчих тийм ээ. Аргын талын бүх номнууд бол юу вэ гэхээр очроор бэлэгдчихэж байгаа. Тэгэхээр энэ баруун мот гарт болон баруун готортойгоо тэр очроор ингэж бэлэгдчихэж. За тэгээд түүнээс бэлэг буюу шарв тэр тал нь бол бүгд юу гэхээр энэ хонхоор бас ингэж бэлэгдчихэж. Тэгээд энэ зүүн гараат буюу зүүн мотортой ингэж байрлуулсан түүгээрээ бэлэгдэж. За тэгээд ингээд хонх очир гэж. Тэгэхээр үүнээс цааш яг бол очрын дүг бэлэгдийн тухай ингээд зөндөө ярьж болно л да. За өндөр гэгэний дүр байдлыг үзүүлэхдээ 5 үзүүрт очир гэж ингэж бичсэн байна тийм үү. Тэгэхээр 5 үзүүрт очир. Тэгэхээр 5 үзүүрт очир гэхээр одоо очрын ийг ингээд харахаар олон зүйл байдаг л да. 1 үзүүрт, 3 үзүүрт, 5 үзүүрт, 7 үзүүрт, 9 үзүүрт тэгээд бүр 1000 үзүүрт очир гэж хүртэл ерөөсөө нарийн детальчилж ингэж ялгаж болно очрыг тэр үзүүрийг нь тэр. Тэгээд түүнийг нь болохоор голд нь болонгоч нь хүүс яваа. Тэгээд хоёр талдаа ингэж ягаад хоёр талдаа ингэ яг тэгш гэмтэйгээр очрын дүр барихтай тэгж харагддаг шүү дээ тийм ээ. За ингэж. За тэгээд очрыг болгоод цааш дэлгэрүүлүүлэх ярина. Тийм учраас хоёлоо жоохон товчилж бас ярья. За тэгээд дараагаар нь бас хонхны учир бэлэгдлээр үлэх юм болно. Тэгэхээр хоёлаа бас жоохон товчлохгүй бол энэ нэвтрүүлэг их юутай болж магадгүй. За хонх ингэж барьсан ийм дүр байдлаар ингэж бүтээж. За тэгээд дүр байдлыг нь хэрвээ сайн ингэж хүмүүс анзаараад игэл яг дордсон бурхантай яг адилхан тэр дүр байдлаар тэгж ингэж бүтээсэн байх нь шүү дээ. За энэ далимд нэг ингээд нэг зүйл яг одоо Facebook болоод энэ интернет одоо энэ сошиал медиагаар их олон зургууд яваад байгаа богдын нэг дүр төрх байгаад байгаа л да. Түүн дээр болонгууд нэг дүр байдал би хонх барьсан мөртлөө баруун мотор нь одоо ингээд тэг шагуулахын юм чагчтай юм шиг мөртлөө очир байхгүй нэг зураг. Тэгэхээр зурж бүтээгчтэй тэр юу вэ гэхээр хонх очир бол ерөөсөө хоорондоо салшгүй юм аа. Нэг гастай хонх барьчаа нэг гастай дүнгууд нь очир байхгүй байна гэдэг бол энэ нэг ясанда учир зүйл нь нийцэхгүй. Тэгэхээр энэ бол юу вэ гэхээр би бол өөртөө бол юу гэж тэрийг боддгоо гэхээр одоо энэ шашин ном усан хаалттай хатуу чанга тэр байх үед тэр бурхан ямар нэг байдлаар сэвтэх ч юм уу юу болоо сүүлд нь сэргээн засварлах үед нь одоо сэргээн засварлсан хүн одоо мартаж санаад мэдхгүй юу байхгүй харгаагаар тэр юг орхисон ч юм уу эсвэл нэг тиймэрхүү зүйл байж болох байх л да. Гэхдээ нэг очир барьчаа баруун мотор нь ямар нэгэн тийм чагцсан гэж ярьж байгаа тийм моторын тэмдэг өгөхгүй хоосон нэг тийм нэг дүр байдал ингэж бас ажиглагдаад байдаг. Тэгэхээр тэрийг бол нарийн бас цааш нь давшруулж харж болох байхаа. За ийм дүр байдлаар за ингээ хонх очиртай ингэж бүтээсний юугаар арга бэлэгцсний бэлэгдлэр юу ямар одоо тус эрдэм гарав гэхээр нуус тарны очир төлөвний номон шүтэж тарны бүтээлэг болсон олон сахан эрдэмтэй чадaltaй ламнар гарваа гэдэг ингэж юм тийм ээ. Тэгэхээр энэ
энэ амар байсгалын хийдэд одоо ингээд залгаж байсан энэ дүр байгаад байгаа юм. Тэгэхээр хонх очир гэдгээр болохоор арга билгийн түрүүний одоо энэ дөр уншсан үйл сурвалцлагын багш бууны садныг шүтгээснээс эхлээд үйл сурвалцлагын хослон орохын бясалгал хүртэл гэж уншсан. Энэ маань юу вэ гэхээр аг тарнийн тэр ном ёсоор хамгийн анх тэр одоо багшиг тарнийн ёсны багшиг олох тэгээ шүтэх багшаасаа ван лун жанан даган саярхлыг хүртэх тэгээ тэр ван лун даган саярхад хүртсэний үеийнхаа тангараг санвараар сахих өдөр тутмынхаа хийх ёстой тэдгээр зүйлөө хийх тэгээ тарны ёсны тэр дөрвөн дандрын ёс үүдийн дандар явдлын дандар нөгөө югзрийн дандар төсөлгүй югзрийн дандрын тэр ёсоор бясалгал бүтээлийг нь тус эрдэмэр хийсээр байгаад эцэст нь тухайн тэр хүний олж авах тэр нэг тус эрдэм нь юу вэ гэхээр үлс суралцахын хослон орохын гэдэг тэр юм баар тэр зам өрөөр явсаар байгаа тэр одоо бясалгын туйлдаа хүрэх. Тэгэхээр үндсэндээ яг энэ хийж байгаа энэ өгүүлбэрээр бүх тэр суралцах зам мөрийг товчоолоод хэлчихсэн гэсэн юм утгатай ийм зүйл байна. Тэгэхээр ингэж бүтээсний юм тус эрдэм ингэж байна. За дөрөвдүгээр дүр. Одоо дараагийнх бол одоо 5 дугаар дүр. За 5 дугаар дүр бол одоо ер нь өндөр гэгээнээс өөр бодисадва бурхтууд ер нь байхгүй тийм түмэн аян бий. Нийт бус тийм дүр байгаа шүү дээ. Зөвхөн өндөр гэгэнийг одоо монголчууд яг шүү яг шүү. Тэгэхээр өндөр гэгэнийг амьд сөрөн лагшин заларчих үед шавнар нь бас асуусан байдаг. За хожим хойдод гэгэн таны би одоо ингээд шилжрээд одоо ингээд заларсан тохиол орон шилжээд заларсан тохиол бид ямар дүрээр таныг одоо бүтээх вэ гэж айлтгаж асуухт нь за намайг болохоор одоо яг энэ 5 дугаар дүрийн одоо хайлаа талбахын уус талж байгаа дүрээр бүтээгрээ гэж ингэж одоо айлтсан гэдэг. Тэгэхээр яг гэгэний өөрийнх нь бас таалалтай байсан хамгийн нэг дүр нь болохоор энэ. За тэгээ түрүүний яг таны хэлдэг ёсоор одоо манай өндөр гэгэнийг одоо ингэж бүтээсэн энэ уус талж байгаа шиг энэ дүртэй одоо бурхан болохоор дэлхийн ертөнцийн замбууланд одоо байхгүй. Ерөөсөө ийм ховор дүр. За тэгээд хоёулаа гол яг номынхаа юу. Сарадарш номон хаан нуус тарны үүсгэлийн зэрэг төгсгөлийн зэрэг тэргүүтний номлол бүтээлийг аривтгах нийт шав нар хар шар олны эд эдлийг аривтгахын тулд богд ламыг Монгол ламын дээл ховцос орхимцэлтэй өмнө талд нь их эрдний тавг савн дотор хоньны тарган ууц тавьсан. Баруун мотроо номхогдох шав нарын мөнхийн харгахыг арилган бэлэг ухааны цагаан гэгээг дэлгэрүүлэхийг бэлэгдсэн бэлэг бэлгүүний илд барьсан. Зүүн мотроор номготхон шавнырын дотроос тарнийн эгзрийн туйл төрсөн олон бясалгагч бүтээлчд гарахыг бэлэгдэн махыг аршааны мөн чанарт урвуулан зоглохын дүр байдлаар бүтээсний бэлэгдэн бэрлэр тэнсэлгүй их тарнийн нуус тарнийн номын аймагт мэрэгдсэн олон шавнар гарч умар зүгийн Монгол орны хар шар шав нийт олон төмний эд эдлэл эрх хүчин цум хотолцуулган болох болсон тус эрдэм одоо цаглашгүй гарлаа гэж ингэж номдор бичсэн байна. За тэгээд үүнийг болохоор хаана бүтээж өгөхөр Сарадарш номон хааны хийдэг. За Сарадарш номон хааны хийд гэдэг маань бол одоо юу вэ гэхээр одоо энэ Солинг одоогийнхаар хэлэх юм бол Солинг аймгийн цагаан нур сум. За хуучнаар хэлэх юм бол Түшээдхан аймгийн Эрдэнэ бангийн хошуу. За тэгээд энэ дэр төвхөр хар уулын өвөрт байж байгаа одоо ингээд хийд байгаа. За хүмүүс бол энэ хийдийн нэрийг ингээд сайн сонссон. За жишээлбэл таач юм гэсэн сайн сонссон. Ерөөсөө ингээд хүмүүс их сонссон. Жишээлбэл Гард Магна кинондор гардаг штэ. Нөгөө Гард Магнаныг аврахтаа уулзаад тэгвэл нөгөө аварга нь ингэж хэлдэг штэ. Нинж Далуу хааны номон хааны одоо сүүдэр ташаасны оод би очиж барилцсан. Танаа одоо төвхөн харан уулч их сайхан хайрхан даа гэдэг ингээд нэг ярьдаг яриа байдаг. Тэгэхээр Нинж Далуу номон хааны хийд гэдэг маань яг энэ бидний ярьж байгаа Сарадарш номон хааны хийд болно. Эхлээд Сарадарш номон хаан гэдэг дүрийг болохоор өндөр гэгээн тодруулсан. Тэгэхээр энэ Сарадарш номон хааныг монголоор орчуулах юм бол хөвгүүн гэсэн үг байхгүй сарай гэдэг маань. Тэгэхээр манай өндөр гэгээн маань энэ гэгээнийг одоо яг өөрийн хөвгүүн мэт бүр яг ингээд төрсөн хөвгүүн мэт ингэж сайхан инкрилэн хайрлж ясан ийм балчир гэгээн байсан. За тэгээ хожимоо энэ хүмний болохоор гэгээн одоо дөрүүд нь болохоор Монголын хам номон хаан болж байсан. За тэгээд хожимоо бол юу вэ гэхээр Нинж Далуу номон хаан гэдэг одоо цол өргөгдсөн энэ хүн. Тийм учраас Нинж Далуу номон хаан, Сарадарш номон хаан гэдэг нь болохоор нэр утгын агуулга нь болохоор адилхан юм. За тэгээд тэр гэгээний хийдэд болохоор залж байсан шүтэн байна.
За гэгэний дүр байдлыг бол юу гэхээр түрүүний хэлжсээс сайхан Монгол лам дээл хувцастайгаар бүтээж. За тэгээд өмнө талд нь болохоор их эрдний саган цаг тавган дотор болохоор саган таран уус тавьсан. За тэгээд баруун мотраараа бол юу гэхээр тэр ууцыг ингээд талж байгаа дүр байдлаар ингэж бүтээсэн байж. Энэ дээр бүр нарийн ингээд дэлгэрүүлэнгүй энэ дээр юу гарсан гэхээр юу гэхээр баруун мотортой болохоор тэр хотго буюу яг илдэг энэ дээр номдэр илдэг гэж гарч байгаа хотголдоо ууц хүндх хотголдоо тийм ээ хотго барьсан. А зүүн мотроо тэр ууцнаас зооглож байгаа юм шиг ингэж яг ингэж байдаг гэж байна. А тэгэхээр голдуу ингээд бүтээсэн дүр төрхийг харахаар бол зүүн мотраараа болохоор тэр ууцнаас ингээд дэмнээд барьсан юм шиг баруун мотраараа ууц хөндөж байгаа байдлаар голдуу бүтээсэн байдаг шүү дээ. Ууцнаас ингээд яг саган ингээд хөшгөлж байгаа байдлаар ингээд тэгж ингэж бүтээсэн байдаг тийм ээ. Тий. За ингэж бүтээсэн дүр төрх бол түрүүний нөгөө таны яг хэлсэн ёсоор ерөөсөө өөр газар Монголоос өөр газар ерөөсөө бүтээсэн ийм зүйл ерөөсөө байхгүй. Маш их сайхан ийм яг Монгол онцлог шинжийг ингэж бүтээсэн ийм дүр төрх байгаа. За тэгээд үүнийг нь утга агуулгыг ингэж тайлбарлахдаа юу гэхээр ингэж байна. За тэгээ өмнө талд байгаа тэр одоо ууц тавг бол юу вэ гэхээр чинь их эрдний тавган дээр байгаа болохоор чинь тэр өглөгийн эзэд Монгол төмний хишиг заяа буян үргэлж сайхан дэлгэр байхын бэлэгдлээ. За баруун моторт байгаа тэр хутга илд гэдэг юм нь юу вэ гэхээр Манчар бурхны тэр яг илд барьж бистай яг адилхан тэр ухааны мунхын харанхуйг арилгах тэгээ бэлэг ухааны гэгээг дэлгэрүүлэхийн тэр мунхын муу зүйлийг арилгахын бэлэгдлээ. За тэгээд тэр ууснаас зооглож байгаа энэ тэр юу вэ гэхээр аг тарны ёсонд бол хамгийн одоо хүндтэй эдээ бол юу болдог вэ гэхээр энэ махан гэж болдог. Тэгэхээр тэр ёсоор бол юу вэ гэхээр энэ тарны ёсны эдээ югзрва тарны ёсны эдээ бясалгал бүтээл хийсэн сайн олон бясалгагч бүтээлж бясалгагчд гарахын бэлэгдлээ. Тэгээд тэр аршааны мөн чанар дургуулж өгч байгаа юм бэлэгдлэр ингэж. За тэгээд нийтдээ болохоор Монголд байгаа хар шаргаж, лам хар, энгийн бүх хүмүүсийн болохоор эд эдэл, эрх хүчин бүх зүйлүүд маань сайхан өргөн дэлгэр сайхан байх юм бэлгэлээ. Тэгэхээр ерөнхийдөө Монголд байж байгаа энэ олон баяраас болохоор цагаан сарын баяр болоор ерөөсөө дэлхийд байхгүй хосгүй Монголын уламжлал сайхан баяр шүү дээ тийм бид бүх юм сайхан идээ дэлбэг хүмүүсийн өмссөн зүүсэн эдлэж хэрглэж байгаа тэр нөгөө олон төмнийг ингэж дайлж байгаа идээ цагаа бэлдэж байгаа тэр зүйл тэгээ ирсэн хүмүүс очтойг дайлж байгаа тэр идээ ундаа тэдгээрийн гар дээр тавьж гарыг бэлжиж гарын цайлгаж байгаа бэлэг тэгээ тэр үнд хүмүүсийн бүгд ингэ хоорондоо харьцаж байгаа тэр сайхан одоо мэдчилгээ золгоо яриа хөөрөө гэдэг юм маш сайхан утга агуулгатай. Тэгэхээр манай богдын юм дээр утга агуулгатай энэ олон сайхан зүйлийг тайлбарласан байдаг л да. Жишээлбэл монголчуудын дээр золгодог тэр золголтыг болохоор юу гэхээр шашин номын үүднээс нь ингэж тайлбарлах юм бол ирээдүйн цаг тэр нөгөө чүдвийн чагж гэдэг тэр утгын талаас нь өндөргийг бас ингэж айл шанартай тайлбарлаж байсан гэдэг тэр нөгөө номтор түүгэн дээр бас ингэж гардаг. Тэр утгаараа гэж хоёр гарыг ингэж зөрүүлэх. Манайхан бас гар зөрүүлэх гэж хэлж байдаг шүү дээ. Гар зөрүүлэх гэдгийг нь болгоос номын үүднээс нь сайхан тайлбарлсан юм байдаг. Тэгэхээр ийм зүйлүүд байна. За ингээд тав дахын тухай бол ингээд тавчлаад хайлаа яриа. Ингээд нэгтлээд ирэхэд бол одоо өндөрийг нэг 5 өөр дүр байдлаар л одоо бүтээсэн боловч тэрний цаана одоо ямар гүн гүнзгий утга агуулга, бэлэг дэмрэл, Монгол төмний одоо сайн сайхан байх эд баялаг эдээ ундагаар хангалуун байх. За тэр мунхагийн харанхуй арилгах маш гүнзгий одоо утга агуулгатай байх нь тийм ээ. Тэгэхээр өндөрийг нь одоо 5 дүрийг өөр байдлаар бүтээсэн нь бол одоо 5 бэлэг бэлгүүний бэлэгдэхийн ядамд бол одоо язгуурын 5 бурхан гэж үүдэг тийм. Язгуурын 5 бурхантай одоо бас мөн чанараар ялгахгүй гэдэг байгаа шүү дээ тийм. Энийний талаар та нэг тайлбарлавал. Тийм байна. Тэгэхээр өндөр гэгэнийг болохоор бид бүхэн ингээд шүтэж ирсэн одоо ингээд Монгол туурхтан Монгол төмөн бол ингээд шүтэж тагиж ирсэн юм 5 уламжлал байна. 5 өөр газар ингээд шүтэж ирсэн юм уламжлал байна. Тэгэхээр альва бурхан за тэгээд энэ ихстэйцийн дүр төрхийг ингээд бүтээж ирсэн энэ уламжлал гэдэг нь тэр тэдгээр зүйлүүд маань цаана гар мотрын үзүүлж байгаа тэр дүр төрх байдал гэдэг нь бол маш их утга агуулгыг ингээд илэрхийлж байдаг л да. Тэр ч ёсоор болохоор одоо өндөр гэгэнийг 5 дүр байдлаар ингэж бүтээсэн байна. Тэгэхээр энэ бүтээсэн 5 дүр төрхийг нь болохоор яг номон дээр бол юу гэж ингэж дурддаг вэ гэхээр өндөр гэгэний энэ бодисодроо барьсан
бодисуудаар барьсан нь бол юу гэхээр 5 нөгөө энэ дэр нэг юм зүйлийг хэлэхээ мартсан байна. 5 зүйлээр ингээд бүтээж байгааг болохоор номын үүднээс тайлбарлахдаа нэгдүгээр 5 бэлэг бэлгүүн гэсэн юм ойлгох. 5 бэлэг бэлгүүнтэй бас ингэж харгалдуулж ингэж авч үзсэн. За 5 бэлэг бэлгүүнтэй харгалдуулж авч үзэхээс гадна язгуурын 5 бурхантай бас яг харгалдуулж ингэж авч үздэг юм хоёр. Тэгэхээр юм хоёр зүйлтэй яг харгалдуулж ингэж авч үзэх нь шүү дээ. Тэгэхээр эхлээд судар бот барьсан тэр дүрэнд бол болохоор толимит бэлэг бэлгүүн буюу. Толимит бэлэг бэлгүүнийг меландовын ишээ гэж ингэж хэлдэг. Толимит бэлэг бэлгүүнийг бэлэгдэнэ. За язгуурын 5 бурхнаас намнан бурхан юм. Намнан бурхан болохоор цагаан дүртэй юм бурхан байгаа шүү дээ, тийм үү? За өндөр гэгэний хон хочор барьсан дүр байдаг нь болохоор номын төвийн бэлэг бэлгүүн юу? Чойнод ишээ гэж ингэж ярьдаг. Тэр тав бэлэг бэлгүүнийг бэлэгдэнэ. За язгуурын 5 бурхнаас мэжид бурхан. Мэжид бурхан буюу агчаа боё гэж хэлдэг. Санскритээр хөх дүртэй бурхан ба. Хөх дүртэй бурханыг одоо бас бэлэгдэнэ. За тараг барьсан дүр нь бол юу вэ гэхээр тэгш чанарын бэлэг бэлгүүн. Нямнад ишээ гэж хэлдэг. Тэр бэлэг бэлгүүнийг бэлэгдэнэ. За язгуурын 5 бурхнаас эренжүн бурхан. Эренжүн бурхан бол лагшныхын дүр нь шар өнгөтэй юм байна. Насны бом барьсан дүр нь болохоор тус онхон бэлэг бэлгүүн буюу сордог ишээ, сосордогийн ишээ гэж хэлдэг. Тэр бэлэг бэлгүүнийг бэлэгдэнэ. Язгуурын 5 бурхнаас авид бурхан, одвогмод бурхан, одвогмод бурхан. Дүр төрх нь бол улаан дүртэй, тийм үү? За арилд мах барьсан ууц талж байгаа дүр нь болохоор үүл бүтээхийн бэлэг бэлгүүн буюу жатв ишээ гэж, жатв ишээ гэж хэлдэг. Донд бурхныг гэж бэлэгдэнэ. Тэгэхээр бол донд бурхны лагшны өнгө нь болохоор ногоон шүү дээ, тийм ээ? Ногоон. Тэгэхээр энэ язгуурын 5 бурхныг тэр 5 дүрийг болохоор язгуурын 5 бурхантай яг ингээд тайлбарлах юм бол ийм байна. За тэгээд бидний тэр яг эзэмших ёстой тэр 5 бэлэг бэлгүүнийг ингээд болох юм бол бас энэ талаараа утга бэлэгдэл нь болохоор болж яг сайхан ингэж утга бэлэгдлийг гаргадаг юм байна. Тэгээд хоёулагийн одоо ярилцах зүйл их юм. Нэвтрүүлгийн цаг маань одоо энэ удаагийн дугаарыг нэвтрүүлгийн цаг маань энэ хүрээд өндөржээд энэ удаагийн дугаарт бол одоо өндөр гэгэний 5 дүр байдлын талаар бол одоо яг түүх баримттай номон дээр юу гэж айлцсан бэлэгдэл утга агуулга номын мөн чанар талаасаа ямар уу гэдгийг маш товч өгөөд тодорхой маш их сайхан тайлбарлаж одоо үзэгч хүмүүнд бол зүгээр нэг дүр байдал нэг бэлэгдэл болоод энэ одоо ямар учиртай юм гэхээсээ илүү тус бүрийн дүр байдлын бэлэгдэл агуулгыг бол маш сайхан тайлбарлалаа л гэж миний зүгээс үзэж байна. Тэгэхээр манай өндөр гэгээн манай их стейцийн болохоор ингээд тухай ярихад бол нэг цаг байтугай нэг нэвтрүүлэг байтугай хангалтгүй маш их ярих зүйлүүд бол маш их байна. Цар өрөө маш өргөнтэй. Маш цар өргөнтэй. Их стейцийн тэр үйлс хонгоо ногторгоо мэт тийм уудам учраас түүнийг нь бид мөхөн одоо нэг өчүүхэн нэг жоохон хилдгийн хэсгийг нь наанаас нь жоохон хилтлээ ингэж танилцуулж байгаа болохоос тэрийг агуу зүйлийг нь болохоор олон талаас нь бид зөвхөн нэг жоохон сэдвийг нь сонгоод ярихад бол ийм их гарч байгаа учраас тэгэхээр их стейц бурхан бодисод ба энэ хотог товлгаадын үйлс хонгоо гэдэг бол хэмжээгээр цаглашгүй агуу тийм ээ. За тэгэхээр энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээ уулзтлаа. Түр баяртай.